Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг саг юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Үгүй ээ. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 хоног бүрийн лав гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хөөе тийм үү? Тэднийг дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөргүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдоо бас хөргөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-оор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч Солонгост хаяг нь Монгол 5-ны Б1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99, Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар сар лавс байт юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрөө MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. ашгүй дээ, баярлаа. За та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгост монголчуудын радио шууд эфир та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфир зөвлөгч Бат. Хөтлөгч Чанцал Дулам ажиллаж байна. За тэгэхээр хоёул өнөөдөр хүрэх мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. За та бүхэндээ коронавирусын халдварын тохиолдол болон СВС даамцэг нийт дээр хамгийн хэрэгэлттэй байсныг мэдээлэл хүргэхээр бэлдсэн байна. За онцлог киноны хувьд гэх юм бол Панга гэж солонгос киног танилцуулахаар бэлдсэн байна. За миний хувьд мөн цагдаа нар за өөрийнхөө албагүй гүйцэтгэж чад YouTube үзсэн гэдэг бас өнөөдөр бичлэг нэлээ эрэлттэй байгаа юм байна. За мөн одоо солонгост монголчуудынхаа онцлог постыг бол хүргэх болно. За тэгэхээр юм байна. За тэгээ цагаарын мэдээлэл хүргээд хөрвүүлээ тий. За цагаарын хувьд бол яг одоо чэжүүд 12 эмтэй үйлрэг байгаа маань бусаанд бол 13 эмтэй баг зэрэг үйлрэг байгаа юм байна. За яг одоо Сөүлд нэмэх 9 хэмээн дулаан байна. Өнөөдөр өдөртөө нэмэх 16, шөнөдөө нэмэх 2 хэмээн дулаан баг зэргийн үйлрэг байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэндээ Хамбургны өнөөдрийн ханшийн мэдээллийг хүргэе. Бүгд найрамд Солонгос улсын вон албан ханш нь 2.53, бэлнээр авах нь 2.39, зарах нь 2.59. За бэлэн бусаар авах нь 2.43, зарах нь 2.59-тэй байна. За тэгээ Чимбахаар сонь сайхан юу вэ? Одоо өнөөдөр чи ажлын сүүлийн өдөр байгаа шүү дээ, тий? За сонь сайхан гэвэл яг өнөөдөр бас бид нэр онцлог гэх юм бол ажил дээр нэг Мартин 8 одоо 3 сарын 8 нэгд өдөр улаантай өдөр тийм амралтын өдөр байгаа. Өнөөдөр бас өчигдрөөсөлтөө эрхтэйчүүд нь эмэгтэйчүүдэд баярлуулъя гэдэг нэг жоохон сар 8 марна нэг жоохон болж байгаад. Та хэд нууцаар авсан юм? Яаж авсан юм? Тийм уг нь тооцоо гэдэг би ялангуяа тэр үнэн мөнөөс худлаад тэгээд анжгаахад юунд тооцооноо өгсөд тэгсэн чинь нөгөө сарнаа энэ чи хизээний үн харцсан юм бэ гээд илүү одоо сайт дээр байсан үннээс үнэтэй байлаа. Тэгээд ямар ч юм зохицуулсан байлаа. Өнөөдөр нэг өдөр торт морт хувааж идээд нэг тиймэрхүү сониртой байлаа. Чамаар. За надаар сонь сайхан гэвэл өглөө харин тий ер нь ажлын ширээн дээр шоколад сарнаа тавьсан бахаар нь аюу баярлаа. Нэг тийм гинтийн бэлгтэй гэх юм уу? Би одоо тэгээ ганцаа надад тавьсан болов. Өглөө яагаад ингээ бүгдээрээ би ч ажил 11 цагт ирдэг шүү дээ. Манай ажлынхан чинь бүгд 9 цагт ирчдэг. Тэгээ 9 цагт ирэнгүүтээ хүмүүс төгөөд нөгөө манай эмэгтэйчүүд алт хийсэн байсан байл. Тэгэхээр ингээд ганцаа надад ингээд юм өгч байгаа болов өглөө. Ширээргөө хараад аахаа тэгээд тэгсэн чинь манай ажлын эрэгтэйчүүд өгж байгаа шүү. Чай тэгэхээр за ойлголоо гэд. Тэгээд маш их баярлсан шүү. Надад зөв солонгос байгууллага байж байгаа тийг Монгол газар дараа нь ороод үзэхэд илүү их таалагдсан зүйл юм бол иймэрхүү баяр ёслол гэдэг ийм үед нэг хамт олонч гэдэг юм уу тийм ийм зүйл нь илүү их таалагддаг. Солонгос газар байхад бол ер нь иймэрхүү зүйл мэдрэхдэггүй л өнгөрдөг санагдчихсэн. Тэгээд солонгос яг нэрээ эмэгтэйчүүдийн баярч гэдэг юм ер нь том тэмдэглэдэг баяр чинь чусааг буюу ургацын баяр. За тэгээ сойрнаа буюу цагаас арга шүү дээ тий. Тэгээ өөр баяр гэхээр толгоонд буужгүй. Тийм шинэ жилийн баяр. Тэгээ 25 тэмдэглэждэг шүү дээ тий. Тийм тэгээд ер нь яг нэг байгууллагынхантай холбоотой гэх юм бол нөгөө Pepper Day гэдэг 11-ний өдөр тиймэрхүү биеиндээ бэлгэлэх тийм зүйл мэдрэгддэг. Бусдаар бол яг нөгөө гэр бүлийн баяр учраас те гэртээ баярлцгаадаг болов гэж харддаг. За сэтгэлээсээ уншаад хойлоо нэвтрүүлэг өргөжлүүлээ те. За Инктор Батбаяр маань орой минь гэсэн байна. Орой миньдийг хүргэе сэндэнжил маань орой минь найзуудаа цай ууж байна гэсэн байна шүү. За хасажар хасаа маань орой минь хүргэе хоёроо эрүүл бууд гэсэн байна. За баярлалаа. За Инктор Батбаяр маань Солонгост байгаа төгөлдөр дүүдээ энэ орой миньдийг хүргэе гинэ. Дүүд нь орой минь хүргэе. За их чаргал тогоо маань өтлөгч хоёр сайхандаа болон сонсогч найз нартаа баасан гараг юм дээ гэсэн байна. Тэгсэн чинь манай хасчар хасаа ажлын сүүлийн өдөр далчганаад байна гэсэн байна шүү. За Ганаа Төмөрбаатар өдий мэндэ найзуудаа гэсэн байна. Ганбаяр тогтох орой минь гэсэн байна. За мөнгөн зул орой минь Солонгогийн орноор нөхөж үзээд байж байлаа гэсэн байна. Маш их баярлалаа. За Эс хот мэндэ юу л байна? Армартуур төмөрлөл байна. 22:30 хүртэл
матуулнаа гин энэ хэд гэсэн. Орой хотлын ажиллагаа нь шүү дээ тийм. Тэгэхээр одоо бол илүү нөгөө дээр үйлдвэрээ танилцуулсан учраас юу л төмөр байна гэхээр одоо тэр нь бол яг сэтгэл бууж штэ нөгөө зурглал нь. Тийм шүү дээ. Нэрээ нэлээд чимээтэй гадар ажилт юм л шүү дээ тийм. За ингээд сонсогчдоо бас манай нэвтрүүлгийг бүгдээрээ өөрсдөө хуудсан дээр ч үгүй юм уу өөр одоо групп руу шеэрлээрээ бид нар өөрсдөө дотроосоо нэвтрүүлгээ шеэрлэх ямарч боломжгүй болсон учраас та бүхэн бид нарт туслаад нэг удаа шеэрлээд өгөөрэй баярлалаа. За тэг би хамгийн ихний мэдээлэлээ хүргье. Өнөөдөр бүдэн солонгос улсад коронавирусын халдварын 398 тохиол бүртгэгдсэн. Үүний 17 нь хилэж ханаас зөвөрлөгдөж орж ирсэн байна. За өнөөдөр ажлын сүүлийн өдөр учраас нэг тийм гэгээлэг мэдээлэл хүргэе гэж бодлоо. Тэгээд угаасаа даамцаг нэт дээрээс хамгийн эрэлттэй мэдээлэл хүргэе гэж бодоод за тэгээд энэ дээр мэдээгээ танилцуулах юм бол өнгөрч 2 сарын 28-ны өдөр за бараг энэ Чомбук Чонжу хот за Вансан гүү гэдэг нь дүүр гэсэн Хёжа тун буюу хороонд байдаг ийм 26 жилийн турш супермаркет жижигхэн супермаркет ажиллаулж байгаа энэ эмэгтэй байд юм байна л да 53 насны. Тэгээ энэ эмэгтэй дээр 2 сарын 28-ны өдөөс хойш 4 цаг 45 минутын өмнө нэг тэр дэлгүүрийнх нь уртал дээр нэг хүн машин тавиад 53 насны эмэгтэй машинаа тавьчихад орж ичээд 20 минутын турш ингэ чимээгүй явсан гинэ. Тэгээ дэлгүүрт нь юу бодлож авах гэж хараад тэгээд юу бодлож авсан гэхээр сүүжүү 2 шил сүүжүү понгетан гэж ярддаг те нүүрсний төрлөх яг нэг мах шарахтаа доор нь тавьдаг тийм нүүрс байдаг шүү бөөрийнхий тийм нүүрснээс 2 ширхгийг худалдаж аваад тэгээд нэг ийм цаанаасаа нэг ийм чимээгүй гэх юм уу өөрчлүүлж байгаа хүн нь ер нь энэ одоо 26 жил ажиллаж байгаа дэлгүүрийн эзний хувьд бол одоо өөрчлүүлж байгаа хүмүүс ийм хүмдээ яриа сольдог ч ярьдаг ч гэдэм юм уу те ингээ ярилцдаг юм байна л гэсэн чинь юм асуусан ч юус юм дуурахгүй тэгээд яг ингээд касс руу харчаал ингээл доошоо тэгээд тооцоогоо хичээл гараа авсан гинэ. Тэгээ энэ эмэгтэйд нэг дэлгүүрээс нэг тийм сонирн мэдрэмж төрсөн гинэ. Нэг л энэ хүнд нэг юм тохиолдсон байна. Ямар нэгэн зүйл болсон байна гэж мэдрээд тэгээд 30 гаруй минут бодсон гинэ. За яг яасан юм болоо? Нэг л биш байна да гэд. Тэгээ магадгүй хамаа хорлох гэж байгаа юм болоо гэж бодсон гэж байгаа. Тэгээ 30 минутын дараа цагдаагийн байгууллагт уцтаад сая манай дэлгүүрээр нэг ийм хүн орж ирлээ. Би сая ингээд машина дэлгүүр урдаас аваад явахад нь машиных нь ингээд дугаарыг харцсан. Тэгээ дугаарыг хэлээд тэгээд хамаа хорлох гэж байгаа юм шиг байна. Нэг тийм чуг гэж ярьдаг штэ тийм нэг л тийм мэдрэмж гэх юм те төрсөн гинэ. Тэгээ уцтаа цагдаагийн байгууллагаас энэ эмэгтэйг машины дугаараа харна. Тэгээд ингээд хайгаад үдсэн чинь 2 цагийн дараа Чомбук Буан гэдэг газрын одоо замд явж байхад нь олсон гинэ. Тэгээ энэ эмэгтэй яг жигнээс амиа орлох гээд явж исэн мэлээ. Тэгээд өөрөө яг яахаа мэдэхгүй машинтай ингээд тэр аваар нилээ эргэлцэн гинэ. Тэгээд цагдаа нар очиод те та ингээд хаана явж байна яаж яаж ингэж ярьсан чинь ингээд айгүй тийм одоо юу сэтгэл санааны хувьд тааруу. Тэгээ ингээд цагдаа нарыг айгүй эсэргүүцсэн нэггүй би одоо ингээд амиа орлно гэдэг юм те. Тэгээ цагдаа нар нилээ одоо удаан ятгахсны эц цагдаагийн байгууллага дээр авчираад тэгээ гэр бүлийнх нь ингээд ирээд энэ эмэгтэйг гэрлүүгөө авч явсан. Тэгээ нэг хүний амь нас ингээд аварсан гэдэг. Тэгээд сошиалд болохоор энэ дэлгүүрийг тэгээ эзэн нь айгүй гой сайхан сэтгэлтэй энэ дэлгүүрийн барааг нь хурдан борлуулж өгөө. Гэсэн ийм одоо яг чаленж гэхээс илүүтэйгээр зүгээр иймэрхүү одоо постууд маш их орж ирсэн юм байна л да. Интернет, сошиалд одоо Facebook, Instagram гэдэг юм уу те. Тэгээд хүмүүсийн дунд ингээд аюу алдартай болоод энэ одоо яагаад энэ дэлгүүрийн те бараа хүмүүс ингээд худалдаж авах га зарах гад ингээд хүн болгон пост гэдэг нэ гэсэн чинь яг ийм үйл явдал болоод тэгээд ийм сайхан сэтгэлтэй те дэлгүүрийн эзэн бид нар ч гэсэн туслах хэрэгтэй гэд ийм бол аян гэх юм уу өрнсөн юм байлаа. Тэгээ өнөөдөр хамгийн эрэлттэй мэдээлэлсэн шүү. Гэхдээ бас энэ 26 жил мэрэгчлээ нөгөө одоо дадлах чинь гэж тэр л байх та. Тэгэхгүй энгийн хүмүүс бол анзаарахгүй байвал анзаархаар юм яг сөөжөө худалдаж авсан. Тэр яг худалдаж авсан минь бодохоор яг нэг тиймэрхүү магадлал байж болох гэсэн. Ер нь бол зүгээр ажиллаа хийгээл эсвэл ингээл өөр юм хийгээл анзаарахгүй бай гэх юм бол байж болохоор тэр ямар ч байсан өөрийнх нь анзаарга одоо хүний амь аварч чадсан юм байна гэж харлаа тийм. Тэгээ 26 жил дэлгүүрт ажиллаж байхдаа ерөөсөө тийм нэг тийм эвгүүч гэдэг юм уу те нэг л нэгэн болохгүй байна гэсэн мэдрэмжийг анх удаага авсан гэж ярьслаа өгсөн байлаа. Тэгээд энэ хүнийг амьд те зүгээр эсэмэнд байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас уцаар мэдчихэд тэгээд нөхөртөөгөө оройн тэр өдрийнх нь маргааш нь парти хийсэн мах шарж идсэн нэг ч гэсэн хүний одоо амийг аварсандаа маш их баяртай байна гэж ярьслаа өгсөн байлаа. За тэгвэл бас сайхан мэдээ. Гэхдээ би яг юм гэгээлэг мэдээ нэг бас бэлдэж чадсангүй. Тэгээ тэр манай төв пэйж маань юу нотификашн нэрдэггүй би хүмүүст очсон болов сая өөрөө нөгөө юм нэвтрүүлгээ хайж хайгаа зөндөө бодлоо ш. Олсон уу тэгээ нэвтрүүлгээ? За ямар ч байсан уухгүй хайсны эцэд гаргаж чадлаа. Надаас харагдахгүй байгаа сая л харагдаж байна. За тэгээд өргөжлүүлээ таны мэдээлэг. За миний мэдээллийн хувьд болохоор за энэ Инчонд байдаг. За нэгэн одоо Инчоны Калсандун гэдэг газар одоо ажлын цагаараа гар ус үзээд ингээд одоо юу гэдэг ажлын цагаараа YouTube үзчихсэн цагдаа нарын тухай мэдээлэл орж ирсэн юм байна. Тэгээ энэ болохоор өнгөрсөн одоо 3 дугаар сарын 3-ны өдөр болсон юм байна. Оройн 9 цаг 40 минутын үед за энэ Калсандун гэдэг дүүрэгт Попионд байдаг Калсандун гэдэг дүүрэгт
нэг эхлээд цагдаа машин бас дүрмзгчод иргэсэн юм байна л да. Тэгээд үүний үед болохоор нэг бичиг хэргийн одоо номын дэлгүүр рүү явж исэн хүн энийг хараад тэгээд за яг хөө ингээд хууль дөрмөө зөрчөөд иргэж энэ гэж яг ингээд анзаарч харсан юм байна л да. Тэгээд дараа нь ингээд тэр дэлгүүр рүү орчоо буцаад явж явах замдаа харсан чи дахиад одоо энэ машиныг зогсож ирсэн байна. Тэгээд хажуугаар нүгөртөө харсан чи эхлээд тоглоом тоглож байгаа харагдаад тэгээд яах вэ ийхүүгээд нөгөө хүн эргэлзэж байгаа утсаараа ингээд гаргахаа бичлэг хийсэн юм байна. Тэгээ одоо бичлэгэн дээр нь харагдаж байгаа цагдаа машиныг тойрч чад ингээд бичлэг хийхэд нөгөө хүн YouTube үзэж байгаа. За нөгөө талаар нь очиод одоо хажуу талынхын туслах цагдаа гэдэг юм уу те. Тэрнийх нь харсан чинь бас ингээ гар утсаараа юм хайгаад ингээд хоёулаа уцаа орлож байгаа. Тэгээ энэ хүний хувьд 10 минут ингээ бичлэг хийсэн юм байна л да. Тэгэхэд бол яг ерөөсөө өөр тийш анхаараагүй энэ хүнийг бичлэг хийж байгаа гэж ерөөсөө анзаараагүй. Тэгээд энэ хүний хувьд бол одоо энэ мэдээллийг бол ирүүлсэн. Цагдаа нар ингээ ажлын байран дээр юм анхааралгүй байна гэдэг утгаар нь ирүүлсэн. Тэгээд холбогдох мэдээж сайтаар гарахад энэ бол нэлээд хүмүүсийн бол анхаарлыг татсан. Ягаад гэвэл цагдаа нарыг ажлын цагаараа бас ингээд бас байгаа суугаад идэх юм шиг зүйтэй гэдэг. Тэгээд холбогдох одоо хариуцсан цагдаа дүүрийн хүмүүсийн болохоор ямар ч бас энэ тухай шалгаж тий үзнэ. Ер нь бол ингээд 40-45 минут эргүүл хийчихэд нэг хэсэг бас зогсож байгаа зүгээр 10 минут тий амрах гэдэг юм ингээд ажлын цагаараа ингээд яг юм хийчихэд бас сууж исэн байж магадгүй хэрвээ яг дүрм зөрчсөн байх юм бол бас холбогдох хууль дүрмийн дагуу шийтгэл ногдуулна гэж бол хэлсэн байлээ. Ажлын шахтаа гэхдээ утсаа ер нь бол ерөөсөө оролдож болохгүй гэсэн юм тийм. Утсаа оролдох нь болох л байх л та. Гэхдээ эргүүл хийж байгаа хүмүүс одоо ингээл зүгээр кино үзээ суугаад ч юм уу YouTube-ээр ингээл одоо нэг янз бүрийн энэ програм гэдэг чинь ингээл хошин юм үзээд энийгээ суугаад ч юм уу арч дөрөнд нь болж байгаа мэдрэхгүй байгаадах юм бол энэ бас нэгдүгээр ёс зүйн эцгүүд нь ажлын хариуцлага гэдэг юм үү те. Энэ хүмүүс чинь одоо машиныхаа бол дээдлийн ингээд юу ажиллуулсан байгаа гэрлэн байгаа. Тэгсээр нэ өөртөө хоёулаа хоёр тал уцаа ухаа суугаад тахаар бол энэ дээр хүмүүсийн шүмжлэлийг бас маш авсан байлаа. Тийм байх тий. Тэд нэр магадгүй яг ингээд эргүүлээ хийчээд тэгээд нэг хэсэг хугацаанд юм үзчихсэн ч гэж магадгүй. Нөгөө талаараа зүгээр нэр эргүүлээ хийхгүй кино үзчихсэн ч магадгүй. Яг хоёр талтай юм байна тий. Алин ч одоо яг тийм үгүй гэж хэлж чадхааргүй юм байна. Ер нь гэхдээ ингээд энэ мэдээний хувьд гэсэн энэ SBS-ийн хувьд мэдээллүүдийг гаргахтаа ингээд за чинь гадаад мэдээг болохоор дэлхийн хинт сонсоогүй хинт мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэнэ гэж байгаа. Тэгээд өнөөдрийн хамгийн эрэлттэй мэдээ гэдэг юм уу тийм иймэрхүү мэдээллүүдээ ингээд ангилчихсан байдаг юм байлаа. Тэгээд тэн дээрээс ингээд өчигдөр танилцуулсан мэдээлэл тэбт хоёрын өнөөдөр танилцуулж байгаа мэдээ гэсэн ер нь бол солонгос хүмүүсийн хамгийн их сонирхож үзэж байгаа мэдээ гэдэг утгаар нь одоо зарим нь бол яг хар бараан байдаг юм уу зарим нь бол ингээд янз бүрийн асуудал байдаг. Жилээж гэхдээ ялчууд тухайн цаг мөчтөө хүмүүс хамгийн их үзэж байгаа мэдээ гэдэг утгаар нь бит хоёр ингэж бас хүргэдэг байгаа гэдгээс тодруулаад хэлж байгаа. За энэ сэтгэл орж ирсэн байна. Баярмаа пионер маань өдөр орой мэндэ Европоос сонсож байна гэсэн байна шүү. За маш их баярлалаа тэрийг сонсож байгаа. Сөгчмөг маань азтай үсгүүгээ ихч бас мэдрэмжтэй байна да гэсэн байна. Дамдын цогт очроо маань яагаад сайхан мэдээ гэж гисэн байна. Яг нэг хүний амнаас аварсан гэдэг утгаар амдээж яг нөгөө хүний хувьд бол сэтгэл санаа тааргууч гэдэг юм уу те. Тэр талаараа бол бас яг тийм мэдээж магадгүй бах. Энэхүү шананд маань орой минь хоёроо ажиллаа тараад яг гэртээ орж байна гэсэн байна шүү. За инжиргал тоогоо маань зав тааруу сонсоод л байгаа шүү гэсэн байна. За таних дараа болохоор юу гэж орж ирсэн байна? За тэгэхээр тулгас за би байгаа шүү мартаагүй биз ажиллаа за хийж байна гэсэн байна. За энэ за би юу яаж яагаад тань харахгүй юм уу тэр талаараа бол бас за сүхбат маань би 20 цаг 30 гээд буучих уу гэсэн чи монгол хүн бидтэй гэж байна. Тэгэхээр за тиймдээ би чи монгол хүн шүү дээ. Юу ядрах гэж бодоод ажиллах гэж байна гэсэн юм шүү. Хурдан хийгээд 20 цаг 30 8:30 гээд буучиж болно гэсэн юм байна шүү дээ тий. Одоо чи ер нь бол баг 8:30 болж байгаа шүү дээ тий. Өнөөдрийн танилцуулга каноны хувьд бас яг одоо саяны ярьж байгаа шиг ер нь зүгээр гадаад хүмүүсийг яг энэ хэсэг нь гардаг байхгүй юу? Та нар ажиллаа гэдэг ч юм уу тэрнээс болоо ингээд эсэргүүцэж байгаа. Ер нь бол панга гэх энэ каноны хувьд яг солонгост байгаа гадаад ажлын тухай хамгийн одоо амьдралд нь ойрхон миний харснаар бол бас тийм хөөрхөн киногоо тэгээ та бүхнийг энэ амралтын өдрөөр үзээрэй гэж бас танилцуулахаар бэлтгэсэн байгаа. За дараагийн мэдээлэл өрөхөөс өмнө хамтран ажиллаж байгаа мэдээлэл өргөж байна. За тийм. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байгаа. За MN Post Cargo маань ерөөдөө бол юу байлаа штэ. Зун хасах өвлөн нэмэх температурын хөргөөртэй байгаа тийм. Тэгээд яг каргоны хувьд гэх юм бол айгу давуу талтай юм байлээ. Одоо бид нар чи нэг хагархаарч гэдэг юм уу хөлдөхөр зүйлсүүдийг ингээд Солонгосоос Монгол руу явуулахаар тийм нэг хагарах тохиолдол байдаг штэ. Гоо сахны бүтээгдэхүүн чи өвөл ингээд хөлдөөд хагарчдаг. За тэгээ хурдан муудаж болох зүйлсүүдийг бол ингээд температур байна штэ. Каргонд нөгөө явуулж боломжтой юм байлээ. За тэгээ энгийн чиглэлээр ч гэсэндээ бас адилхан каргогоо авч байгаа. За тэгээ энгийн чиглэлх 1 кг карго тээвэрлэх нь 2500 те температур байна штэ. Нэг чиглэлх 1 кг
карго төвлөргөө нь 3000 вон, ер нь бол 500 воныг зөрүүтэй юм байлээ. За тэгээ хаягийн хувьд бол Монгол тавны Б1 давхарт байрлаж байгаа утасны дугаар нь TIG 10 75 69 82 99 гэсэн дугаарлуу холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. Тэгээ сүүл харахад ч гэсэн карго айгүй хурдан хугацаанд ирсэн байсан тийм ээ пост карго гэх. Тэр Facebook 2 дугаар сарын турш бол ер нь каргоны хувьд бол за одоо 2 сарын 3-ны ачаа 10 тарагднаач гэдэг юм уу. Яг ингээд нэг ер нь бол 7 хоног 6 хоногийн дотор ачаануудаа ингэж тарааж байгаа тэр постуудаа оруулцдаг. Энэ нь бас их зүгээр санагдсан. Ягаад гэвэл миний ачаа хаана явж байна, юу болж байна гэж хүмүүс тийм санаа зовхон бол ороод л за энд бол ингэж цаг тухайдаа бууж байна гэдгийг бид нарс харахад бол их тааламжтай байсан. За тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байна. За тэгээ манайхан маань Солонгосоос Монгол руу хэрвээ карго явуулъя гэж бодож байгаа бол MN Post Cargo сонгож үйлчлүүлээрэй. За тэгэхээр хоёлаа онцлог постоо үргэе тий. За тэгээ би нэг пост онцолсон. За энэ постн дээр болохоор Солонгост яг ингээд Монгол 5 орох үед гэсэн пост байсан л да. Монгол 5-ны өсчин орох үед гээд үйлчлүүлэх үед гээд. Тэгээ энэ дээр болохоор нүүдэлчин монголчууд дээр бат тогтохдаг хүн оруулсан байсан. 5 нь орж үсээд суулах үед гээд. Тэгээ энэ яг би 5 дээр үсээд суулж байгаагүй л дээ. Гэхдээ нөгөө хүмүүс бол яг хоёр талтай л үт юм билээ. Зарим нь сайн засдаг, муу засдаг ч гэдэг юм уу те. Гэхдээ яг тэр сайн засах, муу засах гэхээс илүүтэйгээр надаа юу нэг аягүй сонир санагдсан бэ гэхээр нөгөө энэ ус шүршдэг штэ те. Би яг нэг удаа үсчинд манай гэрийн тэнд нэг үсчин байдаг л та. Тэгээ нэг юм 40 50 та ихч байдаг гэсэн. Тэгээ би тэр ихчинд ер нь заримдаа ингээд уурж үсээ будуулдаг. Тэгсэн чинь нэг өдөр тэр байнга миний яг үйлчлүүлдэг ихч байхгүй нэг тийм залуухан охин ирсэн байсан. Тэгсэн чинь тэр болохоор ингээд өнгөж өсчнийг курсээ төгсөөд тэгээд шинээр нөгөө сандал түрээсэлдэг шүү дээ өсчингүүд. Тэгээд сандал түрээслээд яг над дээр ингээд таарсан байна л та. Тэр үсээ будуулахад чинь ингээд ус жоохон шүршдэг шүү дээ. Тэгсэн чинь ингээд над руу ус шүрсэн чинь ингээд яг бүр ингээд битүү ингээд нүүрлүү ингээд би тийм үцэнгүүд нүдрөө юм урсаад ахгүй. Тэг би гайхаад яагаад ингэж их норцсон байх та гэсэн чинь нэг усаа ингээд цацахтаа юуг нь солдсон байж штэ ингээд өдрөөр нь жоохон цацагддаг ч гэдэг юм уу те их хэмжээгээр цацах гэж солидог гэсэн чинь ихтер нь тавьсан тэгээд цацаадсэн чинь ингээд бүр хуух руу ингээд норчингуудаа ингээд нүүрлөө асгараад тэг би энийг харчингуудаа нэрээ яг ийм тохиолдол байдаг гэд тэг энэ хүн ихэндээ тэгж байгаа сте ингээд тасралтгүй уцаад хам сүулдэ бүр уур нүрээд онгоолгаад бүх усын нүүрнээр цацсан чинь дахиад өргөжлүүлээ цацаад байгаа штэ те тэгэхээр бахан хүн болгондоос нэг өсчөнд орж хаа сонирхолтой инээдтэй ч гэдэг юм уу тохиолдол зөндөө байдаг байлгүй те. Тэгээ таван дээр одоо ингээд үсээд суулахад бол зарим үсний хувьд бол мэдээж яг хуу шинээр одоо эхэлж байгаа гэдэг юм уу туршлага багтай гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд байдаг бах. Тэгэхээр миний хувьд гэсэн ингээд за би давхрын ямар санахгүй байна. Гэхдээ нэг ихчдэр бол байнга засуулдаг байсан. Өмнө бол нэг шивээс тэр юм залуу урт төстэй залуу байсан. Тэр Монгол буцчихсан. Тэгээ дараа нэг ганц нэг үсчин дээр нүзээд ингээд таалагдахгүй хаан за сайн үнэ олдож байгаа шүү дээ зундаас. Тэгээд дараа нь оронгууд нөгөө хүн маань өөр үсчинтэй байлаач гэсэн. Хажуу талд нь хоёр одоо суул хүн байж шүү дээ. Тэнгүүд нь ингээд хүлээгээд суулгах өнгөт ийшээ суугах гэж байгаа маа гэл тэгэл ингээд хүлээж байгаад яг нэг хүн дээрээ суулдаг тийм болчихсон байсан. Тэр нь илүү амар байдаг. Тийм ер нь нэг хүн дээрээ ингээд тогтчоор аюул айгүй амар байдаг шүү дээ. Тэгээд дасцсан ч гэх юм уу тийм яг учрыг нь олоод би чи 10 жил байхдаа энэ одоо энэ миний богинохон чойлк байгаа даа шүү дээ. Гэхдээ энэ хэсгээр ингээд жоохон урагшаага авахгүй миний үс. Тэгээд би нөгөө баа ингээд байхдаа тоглож байгаа аав ингээд сахлын мөрөдгөр энэ уртлынхаа жижиг хэсгээ хусцсан байхгүй санамсргүй. Тэгээд нэг жоохон ургаад тэгээ нэг одоо энэ шиг нэг иймэрхүү болсон баха. Тэгээд жоохон урангуут ингээд чойлк шиг болгож харагдуулмаар санагдаад тэгээд тайруулах гээд утсан чинь солонгосын кинон дээр гардаг шүү дээ. Ингээд ингэж чойлк гарснаа юм долгоонтой ус хажуу талаар нь хоёр талаар нь гараад ирдэг. Тэг яг нэг юм солонгос кино үзчихэд яг энэ шиг гоё өстэй болыг хэлсэн чинь нөгөө ихч авснаа ингээд преткер шууд үсийг ингэсэн чинь одоо энэ талаас эхлээд дөрүүл чинь доошгоо шууд ийм болчихсон юу долгиотой биш. Тэгээд тэр чинь дундаа ингэ сурагч байлуу яалаа тэгээд уйлжсэн ч гэхдээ харагдамд уйлаад айгу муухан олчлоо гэд. Тийм бас түүх болж исэн юм байна. Миний яг суулдаг хүн байхгүй би нөгөө Мелори гэдэг дэлгүүрийн хой талд тэр аваар үсчээ хайж аваад олж ирсэн. Тэгээд яг үйлчлэгээ бол нэлээд бас сайн л байдаг юм байна. Монгол хүмүүс хаяа ордог гэдгийг нь мэддэг. Тэгээд одоо орж ирэхэд нэг ус угаагаал тэгэл жоохон массаж энэ төр хийгээд сайн дараа нь төрхүүгээд ер нь бол үйлчлэгээний хувьд бол солонгос газар ингээ хүлээж сууж яхад нь кофе авчираад өгдөг ч юм уу орчин арай тийм том зайтай. Тэгээд давуу талууд бол байсан. Гэхдээ яг зүгээр монгол хүмүүсээ бас дэмжих дуртай. Тэгээд дээр нэг тэр засуулдаг үсчин бол энэ боломжийг засчдаг гэж боддог учраас би тэрэн дээр бол энэ доктортой засуулдаг байсан. За ингээд өргөжлүүлээ таны онцлог нэг постыг сонирхох уу? За тэгэхээр миний онцлог постын хувьд болохоор за энэ Ёжу сургалтын төвийн Тэнгэр гээд багш байгаа. За энэ багшийн пост би бас нэлээд хадгалаад хүргийгээд бодож байсан юм. За тэгээд энд багш руу хандаад хүн бас гомдол санал хүсэлтэй ингээд ер нь бол гэрээгээр байгаа хүмүүс сургалт хийдэг учраас өөрсөндөө тулгарч байгаа асуудлаа их эрүүлдэг юм байлээ. Тэгээд энэ асуудлууд энэ хуваалцаад одоо энэ хүний хувьд бол сүүлийн бас нийтлдэг болоод байлаа.
За тэгээ энэ дээр ингэсэн байлаа. Нэгэн сайхан залуу солонгосын жолооны өмнөх авах гээд хэдэн удаа шалгалт өгсөн чинь унаад байгаа гинэ. Солонгос хэлээр шалгалан тэнцэх хэцүү гинэ. Тиймээс тэрний оронд солонгосын зам тээврийн албанд гомдол хүсэлтийг нь бичиж өгсөн гэсэн байна. Тэгэхээр үнэхээр ингээд би шалгалт өгөөд байдаг болохгүй унаад байна те. Тэгэхээр энэ багш зовлонгоо хэлээд энэ хоёр ярилцж байгаад солонгосын зам тээврийн албанд бол гомдол те. Одоо хүсэлтээ бол өгсөн гэж байна. За тэг хүсэлтийн нэгдүгээр болохоор монгол хэлээр шалгалт өгөх боломж өгөө. Одоохондоо зөвхөн солонгос, англи, хятад, вьетнам хэлээр шалгалт өгч байгаа гэсэн байна. За хоёрдугаар болохоор хүсэлтийн хоёрт эсвэл бичгийн шалгаллаас чөлөөлөх гэж байна. Гэрээгээр ирж байгаа 16 орноос зөвхөн Монгол, Индонез, Бангладеш, Пакистанаас бичгийн шалгалт авч байгаа юм байна. Тэгээ энэ хүсэлтийг хүлээн аваад тийм шийдвэрлэх хэсгийг бол мэдэхгүй. Гэхдээ бол зүгээр заавал бас цаашаа мэдэгдэх одоо ийм асуудал байгааг бол дамжуулах үүрэгтэй гэж бодсон гэдэг өөрөө бол хэлсэн байлаа. Харин тийм байлаа. Дээр манай сонсож асуужсэн шүү дээ. Жолооны шалгалтыг өөр нь яагаад тэг заавал солонгос хэлээр авдгийг одоо хэлний хувьд бол мэдгүй зүйл зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр өөр одоо юу гэдэг монгол хэл дээр ч юм авах боломж байдаг юм болов уу нэг асуужсэн санагдчих нэрээ. Тэгээ одоо өмнө нь бол хамгийн анх бол бичгийн шалгалт байгаагүй л дээ. Үнэхээр шууд солиулчихдаг гэсэн. Дараагийн удаад болохоор бичгийн шалгалттай болсон. Нэг хэсэг л монгол хэлээр бас авагддаг байсан. Гэхдээ тэр нь бол орчуулга маш муутай. Ер нь бол монголоор уншаад байгаа гэсэн ойлгоход хэцүү байдаг байсан л да. Тэгээд сүүлд бол бүр тэрийг хасаад хайчихсан. Тэгэхээр энгийн одоо заавал машин барих шаардлагатай хүмүүсийн хувьд бол энэ нэг талаараа одоо нэг эрх зөрчиж байгаа байхгүй. Ягаад гэвэл 16 орны хүмүүс очиж байгаа. Зөвхөн ингээд хэдэн орнуудын улсын заагаад энэ хүмүүс заавал одоо солонгос, англи тийм хятад хэлээр ч юм уу ингэж шалгалт өгөх ёстой гэдэг бол бас жоохон биш байна гэдэг тэр асуудлыг гаргасан байна. Тэгээд доорн ч гэсэн хүмүүс битсэн байлаа. Дэмжиж байна хүсэлт гаргаж гарын үсэг цуглуулах хэрэгтэй юу гэдэг манай багш мундагчтай ч гэдэг юм хүмүүс бас иймэрхүү санал хүсэлтэд битсэн байлаа. Энэ хүн ч өөрөө солонгос хүн шүү дээ тийм. Энэ хүн солонгос хүн монгол хэлээр маш сайн ярьдаг. Энэ монгол хүмүүстэй бол сүүлийн маш олон жил ажиллаж байгаа. Намайг одоо 2008 онд хөдөлмөрийн гэрээр очиход энэ багшаас одоо 3 дөлгөөн тэнгэр өшөө нэг гэдэг үлээ ямар ч байсан 3 монгол хэлтэй багш байдаг гэсэн одоо хүртэл ажиллаа хийгээд ингээд монгол хүмүүсийн санал хүсэлтийг дамжуулаад тийм байж байгаа. Надад бас санагдсан. Яагаад монгол хэл дээр авдаг юм бол гээд уг нь тэр чинь хэлийг өөрчлөж гэдэг юм. Уг нь жолоо гэдэг чинь яг тэр хэл одоо нэг хэлний шалгалчиг болчиход байгаа байхгүй. Тэр хэлийг заавал сурсан байх хэвээр. Уг нь жолооны шалгалт гэдэг чинь дүрмийн сайн хэр мэдж байгааг харах гэдэг. Тэгэхээр тэрийг бас нөгөө 100% ойлгоход хэцүү шүү дээ тийм. Яг жолооны үг хэлийг ойлгоход ч гэдэг юм тийм. Яг энгийн ингээд ярианы хэлээр ярьчдаг хүмүүсээс байж болно. Тэгэхээр нэрээ монгол хэл дээр болчиход аюу. Одоо сая сүүлч гэсэн харахад ингээд Монголд те гадаад харилцааны шинэ сайд томилогдвол за ингээд элчин сайд те солонгосын хүлээж аваад ерөн зүгээр ингээд солонгосоос 12 он 16 он ингээд шинэ сайд нар томилогдох болгонд очиод иргэдтэй уулздаг байсан. Тэгээ миний хувьд гэсэн яг тийм уулзалтууд ихэвчлэн одоо оролцдог байсан л да. Тэгээд ингээд юмнуудыг харж байхад ялангуяа Монгол солонгосын хоёрын уулзалт дээр жоохон сул тал гэх юм бол дандаа л нэг ерөнхий те визний нөхцөлийг хөнгөвчлж өгөөч ингээд хоёр улсын хооронд визгүй зорчих гэдэг юм уу ерөнхийдөө нэг асуудлууд тавьдаг одоо харж үзэх гэх тэгэнгүүт нөгөө хүмүүс нэг эргэл одоо хараар байгаа хүмүүсийн тоо их учраас энэ боломжгүй гэх нэг тийм зөв дипломат юмнууд яригадаад байдаг. Тэгэхэд бол яг миний сүүл баярлаад байгаа нь бол анх бас нэлээ их одоо хүмүүс хэлдэг байсан. Хөтөлбөрийн гэрээр байгаа хүмүүс гэр бүлээ өөрөх иймэрхүү боломжийг бас олгооч цуг ажиллах ч юм уу ийм боломжийг олгооч гэдэг. Дээр нь одоо иймэрхүү асуудлуудыг хэрвээ одоо манай засгийн газраас аль биесээр уулзахтай тэр үедээ танилцуулах юм бол илүү тийм бодиттой тийм энэ ялангуулаад байна гэдэг гаргалгаа нь айгүй зөв. Тэгэхгүй л ингээл одоо Монгол солонгосынх уулзлаа англиа тэглээ гэл мэдээллийн харангууд яг шийдвэрлэгдсэн зүйл байхгүй тийм дэмжиж ажиллахыг хүсэж байна. Нөгөөдөл нь хамтарч ажиллаж байгаа 30 жил мэл гэл нэг ерөөхдөө юм ярьдаг. Ерөөс үр дүн харагддаг. Нэг иймэрхүү хүмүүсийн саналыг их сайн мэддэг байвал зүгээр юмсыг санагддаг. Тийм байна. За манай дуканаас руу ингэсэн байна. Тийштэй 6 удаа унаж уссан хэцүү юм байлээ гэсэн. Чи маа хэдэн удаа унж исэн бэ? Жолоон шалгалтанд. Намайг яг үнэлгээ солихгүй үед болохоор тухайд нөгөө зөвхөн Монгол үнэлгээ өгөөд тэгээд одоо хараагаа эрүүл мэндэ шалгуулад тэгээд 15 минутаар солиулчихсан. Энээс хойш яг манайхны ч бас буруу байгаа л да. Зарим хүмүүс үнэмлэхтэй хитрхи амархан авчдаг учраас нөгөө осол аваар гаргах ч юм уу тэрнээс шалтгаалаад ингэж хүнд болсон. Тийм. Тэгээд зүгээр жолооны ангилалд солиход харин би зүгээр нэлээд бас хэд унжсэн. Тэр бол яг цэвэр надтай л холбоотой л да. Ягаад гэвэл солонгосын хувьд бол манайхыг бодоход илүү яг нөгөө дөрөв журмаа зүгээр шар гэрлээр нэвтрээд орчлоо. Эсвэл шар гэрлийн наан тийм огцом зогсчлоо гэдэг юм уу. Маш олон шалтгааныг бол харддаг юм байлаа. Тийм ээ. Гэтэ та хэдэн онд авч ирсэн гэсэн үг вэ?
Би үнэлгээ бол 2009 онд авчихсан. Тэгвэл 9 оны үед бол шууд ингээд Монголд жолооны үнэлгээ өгөө солилцсон одоо нэг гэмтэрэг толбогдоогүй гэсэн тэгээд үнэлэх нь үнэн гэсэн тийм нэг нотариатаар батлуулдаг апостил гэдэг тиймэрхүү зүйлүүдэд хийлгээд ирэхэд бол маш хурдан солиод өгдөг гэсэн. Тийм сүүлд бас солонгосчууд хүртэл өөрсдөө маш их ундаг гэж хэлсэн шүү дээ. Би тэр хизээ хэлээ нэг тийм ТV шоудаар гараад тэгсэн чинь нэг юм солонгос алдартай дуучин л байгаа юм л да. Тэгсэн чинь баг 20 эд илүү 30 эд өгөхдөө яасан унтсан гэд тэг би гайхаад хөөх жолооны шалгалтыг бас ийм олон удаа гэдэг юм үү те солонгосчууд айгүй ийм юутэй гэх юм уу те яг л заавал тэрэндээ тэнцэж л тэгээ жолооны үнэлгийг өгдөг тэр өрөөсөө хэн байна ямар алдартай хүн байна тэр өрөөсөө ямар ч хамаагүй надтай яг нэг цуг өгөөд уралж исэн би ажаашиг сандаг байхгүй тэр 17 жил такси ярьсан би гэдэг нөгөө англиа одоо том уурын машин барих гэж байгаа шүү дээ тэгээд одоо өөрөө би болохоор ингээд асал аваар гарахгүй ийм жолооч юм байна тэгэхэд ингээд байн унгаалаа уурлаад тэгэнгүүт яг хөө тэр жолооны энэ болохоор нэг бичгийнхтэй холбоогүй те хүн ур чадвартай гэдэг утгаараа дөрмөө сахих гэдэг талаас нь би бол тэрийг бол за бас байж болох юм гэж харж байгаа. Зүгээр хэлний мэдлэгээс шалтгаалаад үнэхээр бас асуултаа ойлгохгүй надад тэр бол жоох асуудалтай болов уу гэж бодож байна. За Жошуа Болдотор маань ингэнэ Монгол үнэлгээ өгөөд л сольж байсан 10 жилээр гаргаж өгч байсан даа гэсэн байх шүү. Тэг сүүл яг одоо нэг найзын хувьд болохоор E-Switch-тэй байж E7 болчихсон чинь шууд сольж өгч илээ. E-Switch-ний визний англиас шалтгаалж илээ. За омгшил дэм хурдан маань шинэ дөлгөөн тэнгэр гээд 3 багш вэ. Тэнгэр багш илүү сэтгэлтэй гэсэн байх шүү. Энэ бас төгсөө жамиа бас битсэн байна. Шинэ багш. Би нэг багшийн нэрийг дөлгөө. Энэ 3 гурлаа солонгос шүү дээ. Аль сургууль байдаг юм бол та сургууль биш нэг Яожгийн сургалтын төв хөдөлмөрийн гэрээгээр одоо хүмүүс ирэхэд тэгээ би мэдгүй байгаа юм шүү дээ. Хөдөлмөрийн гэрээгээр очиж байгааг болохоор. Тэгээ харин хүмүүсээс ингэ сонсохоор нөгөө шинэ багш тэнгэр багш гэх ярих хаана ингэж энэ багш нартай уулзаад идэм болоо гэж бодоод си. Та тэгэхээр хин багштай уулзж байсан гэсэн үг хэл сурч байсан. Гурлаа тэнд байдаг гэсэн үг мө тий. Миний хувьд яг нөгөө сүүлд нас нийгмийн даатгалын нөгөө мэдээлэл зөвлөгөө өгөх гээд тийшээ бол нэг жил гараа ингэж нөгөө одоо би тэр ирж байгаа хүмүүс нөгөө даатгалын тухай мэдээлэл өгдөг байсан. Тэгээд их уулздаг байсан. Тэрнээс Монгол нэртэй нэр авсан гэсэн үг тий. Тэгээ нэр нь бүр айгүй хөөрхө одоо ингэ уншихаар за доош шинэ дөлгөөн тэнгэр гэсэн нэртэй байгаа байхгүй. Тэгээ тэнгэр багш нь хамгийн сэтгэлтэйгээд надаас яг тэнгэр багш гэдэг энэ нэр айгүй олон солонгос нөгөө яаж гэсэн хүмүүсээс сонсч ирсэн юм би тэгээ гайхаад тэр одоо хаана ингээд энэ тэнгэр гэдэг хүнтэй танилцсан юм болоо гэж бододсон. Тэгвэл Жорж сургалтын төвд байсан юм шүү дээ тий. За тэгэхээр хамтран ажиллаж байгууллагаа мэдээлэл хүргээ хоёулаа киногоо танилцуулж бас амжихааргүй болох тийм тийм шүү дээ тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар их хундраг одоо компани Монгол компани байгаа. За энэ компани маань Purmer гэдэг солонгосын брендийг бол монгол хүмүүстэй бол танилцуулж байгаа. Тэгээ энэ Purmer брендийн хувьд болохоор витамин С гэдэг бол хүний биед маш их ашигтай тустай. Одоо энэ бол анх 27 жилийн өмнө бол солонгос хүн эмнэлгийн зориултаар хүмүүс бол өгдөг байсан юм байна л да. Тэгээ эрдэмтэд ажиллаж байгаад энийг бол зах зээл дээр гаргаад үнэхээр хүнд бас тустай юм байна гэд. Ялангуяа витамин С өөр зүйлтэй холилдоогүй те. Ийм байх үедээ үр дүн нь одоо илүү сайн байдаг гэсэн. Тэгээд энэ Purmer гэдэг хэрэглэгчдийн бол бас групп гэж байдаг юм байна. Тэгээд энд группт илснээр ямар боломжтой вэ гэхээр эхний ээлжинд бас сургалт явуулж байгаа. 3-7 хоногийн сургалтанд суугаад энэ болохоор яг 70,000 оны төлбөртэй. Гэхдээ төлбөр гэхээсээ илүүгээр зөвхөн тэр хүмүүст болохоор арьс арчилгааны тэгээд мэдлэг олгож байгаа учраас тэр бүтээгдэхүүний өгнө, за өдрийн хоолны өгнө. Тэгээ ер нь бол сертификатын өгнө тийм. Нэг ийм сургалт бол байдаг юм байна. Тэгээ одоо корона гэдэг ер нь бол олон хүн бүртгэх боломжгүй. Сургалт нь бол танхимаар өгдөг учраас 3 орчим хүн бол бүртгээд энэ хүмүүсийн хувьд болохоор эрүүл мэндийн тал дээр бол арьс арчилгааны тал дээр нэлээд сайн мэдлэгтэй болоод авч чаддаг юм байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнийхээ хувьд болохоор бас одоо витамин С бол ер нь хүмүүс нүүрэндээ түрхжил ингэж арьсандаа хэрэгэлдэг юм байна. Тэгээд үр дүн маш хурдан мэдрэгддэг учраас одоо бүр ингэж 3 удаа хэрэглэх манайхан simple гэж ярьдаг штэ. Тэр нь болохоор ингээд илгээгээд өгдөг 13,000 вон 3 удаа хэрэглэн. Тэнгүүд шууд хүмүүсийн арьсан дээр ингээд ихний ялын үр дүн нөгөөд шууд мэдрэгдээд эхэлдэг учраас хүмүүс бол маш тийм дуртай байдгаа. Тэгээд гол нь одоохондоо манайхан сайн мэдэж амжаагүй байна гэсэн. Тэгэхээр тэгвэл тестрийн шууд аваал дээ. Би одоо та худалдаж авахаас өмнө тестрийн шууд нэг 12,000 13,000. Тэгээд 13 гэхээр ер нь бол зүгээр юуны хүргэлтийн л баг байгаа байхгүй. Ягаад гэвэл хэлбэрийнхээ мөнгөний өөртөө тэндээс төлөө авалцдаг болохоор 13,000 вон гэдэг бол тийм ээ тий. Тэгээ худалдаж аваад нүүрэндээ түрхээл 3 хоног түрхээ тий үр дүнтэй байх юм бол худалдаж авах нь. Наач хараа айгу зүгээр юм шүү. Шууд тий ингээд хараад би одоо жишээлбэл гоо сахны бүтээгдэхүүний тэр хаанаас л нэг юм авсан ч ингээд дүүрэн юм гараад тэг одоо сольж болохгүй байж болохгүй тий айгу үнэтэй худалдаад авцсан. Тэгээ наан нь ерөө тэр одоо ямар ч бүтээгдэхүүн байсан тий тестертэй байл айгу зүгээр юм биш шүү.
Тэгээд энэ бүтээгдэхүүний болохоор яг 3 өдөр хэрэглэхэд арсны өнгө сэргэж сайжирна. Тэгээд нөхцөл багасна гэж байгаа. За тэгээд 2-7 хоног хэрэглэхэд арс чангарч өөрчлөгдөнө гэж байгаа. Тэгээд 2 сар хэрэглэхэд өвчлөө одоо багасна гэдэг. Тэгээд 1 сар хэрэглэхэд үр дүн 100% мэдэрдэж ингээд арсанд бол тийм сайн үр дүнгууд бол мэдрэгдээд эхэлдэг гэсэн байна. Тийм дээрээс нь Чэжүү арлын галтуулын гүний цэнгийг усаар бүтээгдэхүүнээ ашигласан гэж байгаа. Тэгээд Солонгост бол нэг 5 компани л ерөөсөө энийг Чэжүү арлын галтуулын цэнгэг гүний цэнгэг усыг ашигладаг гинэ. Тэгээ энэ нэг нь Ронас гэдэг энэ компани билээ 27 жилийн түүхтэй гэсэн. Тэгээ ер нь бол уг нь эмчилгээний зорилтоор л ашигладаг байсан юм билээ шүү дээ. Тэгээд сүүлдээ шилжээл ер нь хүмүүст ч гэсэндээ худалдаж авах боломжийг бол олгож байгаа юм билээ. За тэгээд Солонгосоос холбогдох утасны дугаар нь TIG 10 80 TIG 8 69 39 гэсэн дугаар байна. Монголоос холбогдож худалдаж авах хүмүүс маань 99 88 81 37 гэсэн дугаарлаар бодож болох нэ. За мөн дэлгэцэн дээр харагдаж байгаа Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп гэж байгаа. Ийшээ ороод бас дэлгэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За ингээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сайхны брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр битгойрын хувьд 5 дахь өдөр бүр та бүхэндээ бас амралтын өдрөөрөө үзэх киног бол санал болгодог байгаа. Өнөөдрийн киноны хувьд бас миний хувьд танилцуулах гэж нэлээд хүлээсэн. Ягаад гэвэл тооч нэг 2-7 хоногтоо за 5 дахь өдөр таарч танилцуулдаг нэлээд бас уддаг байгаа шүү дээ. Тэгээд за энэ Панга гэдэг энэ кино байгаа. За энэний хувьд болохоор яг одоо Солонгост амьдарч байгаа тийм гадаад хүмүүсийн тухай ялангуяа нэлээд олон гадаад хүмүүс оролцсон тоглосон. За дээр нь бол үйл явдал дээр нь гадаад ажилчдын эрхэн яаж зөрчигддөг, ямар хөгжилтэй зүйл болдгоо, Солонгосын нийгмээс бас яаж харьцдаггүй бүх одоо асуудал бүгдийг нь бол нэлээд сайн гаргаж өгсөн байлаа. Тийм өдөр чимбаахаа явуулаад тэгээ би киног харсан чинь Солонгост ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийн талаарх кино гэхээр тийм кино байд юм бах та. Гайхлаа. Тэгээд хаагаад үзсэн чинь энэ нь болохоор 2010 оны 9 сарын 30-нд нээлттэй хийсэн нийт 110 минут үргэлжилдэг. Ер нь бол нэг цаг гаргал юм байлээ. Гэхдээ түүхийн хувьд гэх юм бол айгүй тийм одоо юу гэдэг бидрийг яг нэг тийм ойлгохоор гэх юм уу те би ч бас яг тэнд очивол гадаад хүн шүү дээ. Тэгээд үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн одоо жихэн бодит дүр төрөгч гэдэг юм уу те яг ингээд харангуут киног нь ингээд 20 минутын тайлбарыг үзэхэд өнөөдөр энэ ингэдэг штэ гэдэг айгүй нэг хунган буюу нэр ийм болдог штэ гэсэн бодол айгүй их толгоонд төрдөг юм байлээ. Тэгээ одоо яг энэ гол дүрийн жүжигчний маань хувьд болохоор өөрөө одоо сургуулаа төгсөөд ер нь ингээд амьдрал дээр гараад те ер нь солонгос хүмүүсийн хувьд хамгийн их тулгардаг зүйл болохоор бүтлгүүд л ажилд орохгүй бол өчнөө олон газар шалгалтын өгөнгүүд зарим дээр нь царайгаараа голгодож байгаа, зарим газар нь бидлэгээрээ голгодож байгаа. Тэгээд маш их шалгуур өндөртэй тэгээд ажил хийгээд ерөөсө болохгүй бүтлгүүдж жагаад нэг удаа бас энэ гадаад хүмүүсийн ном сууж байгаа тийм арбайтер ажилд гарч үзээд тэгээ мөнгө аваад ингээд баярлаад тэгээд найз нь бас нэг бүтлгөө одоо караоке ажилладаг гэсэн үг тийм. Тэгээд тэр нь бас дампуурах гад хоёулаа мөнгө яаж олох вэ гэж нэлээх одоо хөөцөлдөг байгаа. Тэгээд энэ хүний маань хувьд ингэж гадаад ажилтан болж ажиллаж үзүүл ер нь зүгээр юм байна гэдэг гаргалгаан дээр хоёулаа хүрээд тэгээ эхлээ бол одоо жишээ нь Индонез хүн ч гэдэг юм уу Бангладеш хүнгээ хэлсэн чинь нөгөө баригдчихдаг. Ягаад гэвэл өндөө бол Бангладеш гарч ирээд энэ канон дээр бас гардаг сонирхолтой нь болохоор хэлдэг тийм. Ягаад заавал бутаан гэдэг гэж гисэн чинь чи Монгол хүн болж ажиллаж үзээ үстэй хүүтэн чи чадаагүй өшөө тийм орны хүн болж ажиллаж үзсэн мэт гэдэг нэг орон орны жишээнүүдийг хэлээ тэн дээр Монголыг бас яг хэлдэг тийм Монголыг би бас яг Монгол гэдэг уурж юм. Юу энэ кино дээр монголын талаар яриад байгаа юм. Тэгсэн чинь монгол хүн гэж хэлээд ажлын байран дээр гарсан чинь аюу хурдан дараад хөлдөж хөнгө алдсан юм байна л да. Тийм хөргөчтэй тийм газар л ажилласан юм шиг байлээ тийм монголчууд ч нөгөө хүүтэнд ч гэдэг юм уу тийм хүчтэй бас ингээд хүүтэн төсвөртэй гэдэг юм уу тийм утгаараас хүмүүс сайн мэдээ тийм монгол хүн биш юм шүү гэдэг тийм харлага төрсэн юм шиг байгаа. Одоо яг энэ каноныхаа эхэн дээр за бас нэг иммиграшн гэлэнгүүд бүгдээр ойролцоо зогтоож байгаа. Тэр бүгд алга болоод яг нэг хууль бус хүмүүсийн асуудал тэр. Хоёрдугаар болохоор энэ ахлах сургуулийн хүүхдүүд тийм автобусанд явж яхад нэг энэ гадаад хүн ингээд манай он чи ирсэн бол бид нартай тийм мэдлэх хэрэгтэй юм шүү гэж хойноос нэм шидэл. Тэгээ энэ эхэндээ болохоор нэлээ одоо гүрийгээд гэх юм уу тийм. За нөгөө тэр асуулт юунд нь болохоор тоохгүй ингээл чимээгүй байгаадсэн чи тэгж байгаа төсвөр алдаад та нар яах гэдэг баг бацаанууд гэж загинж байгаа. Тэгээд төгсгөлд нь болохоор над чиг те ингээд бүр ийм хэмжээнд очихыг хүсэхгүй на хичээлээ сайн хийгээд ягаад гэвэл энэ өөрөө ингээд өөрийнхөө нийгэмдээ зогсож чадахгүй учраас бүр гадаад хүн гэдгээр ингэж одоо танигдаад тэгээд үйлдвэрт орж ажиллаж байгаа. Тэгээ энэ хүний өөрөө тэгээд л киноны ихэнд гадаад царайтай гэдэг хаанаас нь ч харсан солонгос хүн шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ гадаад царайтай энэ давуу талаа ашиглаад гадаад хүмүүстэй тэг өөрийгөө монгол хүн гээл нэг үйлдвэрт ажилладаг ч гэдэг юм уу те. Эсвэл нэг Вьетнам хүн ч гэдэг юм. Азийн орнуудын хүмүүсийн нэрийг хэлээл тэгэл нөгөө хэлж байгаа нь те өөрөө солонгос хүн мөртлөө хилэндээ муу юм шиг сайн байна. Би Бутанаас ирсэн 6 жилийн ажиллаж байна. Ажил олж өгөөч гэдэг айгүй тийм хил муутай гадаад хүнээр адилхан хэлээд байгаа байхгүй. Тэгэл ажлын байр хаагаал ажиллаа яваад байгаа юм л шүү дээ те. Тэгээ энэ нэг ажил санал хийдэг үйлдвэрт орж байгаа юм тийм.
Тэгээд яг тасаг болгон дээр өөрөө одоо орны хүмүүс ажиллаж байгаа. Эднэртэй цуг ажиллаж үзээд өөрөө бас яалч гологдож байгаа юм л да. Хамгийн сүүлд нь болохоор нөгөө сандал болохоор хамгийн гол нь аюулгүй байдал чухал гээд 5,000 удаа 2,000 удаа ч мөнгө дээр ингээд дэвхцэж үзээд тэр нь зүгээр байна уу бат бүхий нь шалгадаг юм байлаа. Тэгээ үйлдвэрийнхэн жишээ нь даргана гэдээ гарч байгаа тий. Яг хүүхэмсэг гэдэг юм уу нөгөө гадаад ажил нь хойно өгсөнд нь хүрээл одоо нэгтэй ажлынхаа ингэрлөө нь хараал ч юм уу тэгээд дээр нь цалингийн өгөхгүй байх. За тэгээд түрүү яг хэлжсэн шүү дээ тий. 10:30 хүртэл одоо эсэх бат маань бичсэн байсан шүү дээ. 10:30 хүртэл ингээ ажиллах юм уу гэсэн чи Монгол хүн бидтэй ч гэдэг юм уу тий. Тэгээд энэ дээр бас яг тиймэрхүү жишээ гараад одоо амралтын өдөр амрах хэрэгтэй байх нь амраахгүй тий. Та нар чи юм тийм гэдэг. Тэгээ яг эдгээр бүгдээрээ ажиллаж байгаа юм л да. Тэг хамгийн гол нь зөв каноны өрнөл гэх юм бол эдгээр өөрсдөө ингээд ажлаа хийхээ жургуй хамт олон болоод дуулаад тий бас гадаад дууны тэмцээнд оролцож байгаа тухай бас гардаг. За тэгээд сүүл рүү бас иммиграшн баригдаж байгаа хэсэг бас гарч ирсэн тий. Тэнгүүт би яагаад эдрийг иммиграшн бариад өгч байгаа юм бэ? Яг нэг кинонд айгу ойрхон туссан гэх юм уу? Тэгээд солонгосч бол гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс байгаа, пулбовчэрж буюу хууль бусаар амьдарч байгаа хүмүүс байгаа, оюутанч гэдэг юм уу тий. Тэгээ яг нэг солонгост амьдарч байгаа гадаад хүмүүсийн талаар кино өрөөсөө байдгүй. Энэ киног үзээд хамгийн их тэр хөгжилтэй ч гэдэг юм уу яг одоо энэ өнцгөөс ч гэдэг юм уу одоо ингээ харах юм бол иммиграшн гэл гэхээр хүмүүс гүйлдэ алгахаар инээдтэй байж болно л да. Гэхдээ яг солонгост иммиграшн жинхнээсээ хууль бусаар амьдарч байгаа хүмүүс тэр ингээ ороод ирэх юм бол юу вэ те амар айн штэ те. Тэгээ энэ хэсэг нь зарим нэг талаараа яг тийм солонгосын нийгэмдтэй гадаад хүмүүс тулгараад байгаа асуудлыг аюу тийм юугээр гэгээлэг гэхээсээ илүүтэйгээр хөгжилтэй байдлаар хөнгөн аюу тусгасан байлаа. Тэгээ ер нь бол зүгээр канон өгүүлээд өнгөрч байгаа юм шиг боловч солонгос хүмүүс гадаад хүмүүс нэг иймэрхүү байгаад жаргал зовлон юм байдаг гэл тэгээ бүгдээрээ нөгөө их орн руугаа яриад одоо хамгийн сүүлд иммиграшн баригдчаад байж байгаа нөгөө гоцлол дуучсан тий бас ихнэр нь яадаг үлээ баригдсан гэдэг үл бас нэг тиймэрхүү зүйл сонсонгуудаа сэтгэлээр унчихсан. Тэгээд яг нөгөө дуу нь гарахгүй байсан. Гэтэ яг нөгөө дуугаа бол бүгдээрээ дуулаад тэгээд амжилттай оролцоод гол нь эдгээр иммиграшн баригдсан байсан юм нөгөө солонгос хүмүүс учраас энэ өмнөөс нөгөө иммиграшны хүмүүсийг очиж өшгөж унаагаа. Тэгээ өөрөө баригдснаа үнэхийн харангуудаа нөгөөдөл нь тий гайхаад үлддэг тийм. Гол дүрийн залуу маань нөгөө солонгос хүн. Гэтэ нөгөө гадаад хүмүүстэй хамт ажилласаар гоо тэд нартаа дасаад тэгээ бүгдээрээ иммиграшн баригдсны дараа өөрөө очиж эдрийг авардаг штэ тий. Тэгээ сүүлдээ нөгөө иммиграшны хүмүүсийг хөшгөлж унаагаа. Тэгээд нөгөө хууль бус амьдарч байсан одоо Вьетнам маш олон хүмүүс байсан тий. Энтэг байсан, Вьетнам хүмүүс байсан. Нөгөө хэд нь ямар улсын хүмүүс байгаа талаа. Узбек байгаа, Бангладеш байгаа. Тэгээд нөгөө Вьетнам бас их царайлаг бүсгүүтэй бол одоо нэлээд танилцаад хайр дурлал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр эмэгтэйгээ болохоор бас өөрөө иргэншил авахын тулд солонгос хүнтэй суух бас тийм шаардлагатай байдаг. Тэгээ найз нь бас суухгүй байж тий. Одоо юу гэдэг тэр эмэгтэйтэй одоо хайртай мартай гэж бас толгойг нэргүүлж чад энэ бас өмөөрөөд нэг тийм хэсэг бас гардаг. Ер нь яг нэг хүмүүс тохиолддог гадаад ажил тохиолддог бүхэл асуудлуудыг гаргадаг байгаа. Тэг хөөхөн яг энэ дэлгүүрийн урд олон улсын утас гэж байдаг. Тэг яг тэр ажиллаад харангуйтай бүгдээрээ тэр нэг олон улс гэр бүл рүүгээ ярих гад тэр дэлгүүрийн өмнө ингээ яриа зогсдог. Тэгэнгүүт л ерөөсө иммиграшн ирлээ гингүүд пир хийгээл алга болчдаг шүү дээ тий. Би хамгийн сүүлийн төгсгөлийн хэсэгтээ нөгөө дууныхын тэмцээнийг харуул. Энд ингээ Монгол дээлтэй бас эмэгтэй зогсож байгаа тий. Тэгэхээр бас тэр хэсэгтэр нөхөр Монгол хүн харагдаж байна даа гэд харж ялаа. За тэгэхээр нэг ийм хөгжилтэй кино байгаа. Тэгэхээр бас линк асуусан байна. Би та бүхэнд шууд линкийг оруулаад үг. Энэ 2010 оны үед гарсан учраас одоо бол нэг их цогч ирэхгүй зүгээр YouTube дээр бүтнээрээ тавигдсан байлаа. Тэгэхээр ямар ч байсан оруулаад тийм та бүхэн бас амралтын өдрөөр нэг үзээд сонирхоод үзээрэй. Бид нар ч бүр нэг хэсэг киног үзчихэд найзуудаараа панга гэдэг нэг юм гараа ингэдэг тийм нэг мод нэгс гарцсан байсан шүү дээ. Та гэхдээ яг энэ киног хэдэн онд үзчихсэн? Солонгост амьдарч байхдаа үзсэн гэсэн үг. Тий 11 би хэлний бэлтгэл рүү очичоод хэлний бэлтгэл дээр монголчууд бид нар ялхаагүй ингээд яг энэ панга гэдэг энэний нөгөө хийдэг үл энэ чинь автобус нэгээ солонгосоор тийм хүмүүсийг ингээл нөгөө хитэн залуучуудыг цагийн чунгуудаа нөгөө жолооч нь харангуйтаа болохоор нэг хазгай тий солонгос хэлээр албаны гадаад хүмүүсийг яг тэгж яриад гадаад хүн болоо тэгээ явчихдаг байгаа. Тийм. За тэгээд айгүй сонирхолтой киног танилцууллаа. Яг 2010 онд гарсан кино ч гэсэндээ одоогоос бол 11 жилийн өмнө гарсан гэсэн шүү дээ, тийм. Гэхдээ бас яг солонгос кинонууд дундаас яг гадаад иргэдийг бүр ингээ гол сэдвээ болгож хийсэн кино ерөөсөө би бол үзэж байгаагүй. Тэгээд нэг утгаараа Монгол дээлтэй хүн Монгол улсын нэр гарч байгаа учраас айгүй сонирхолтой санагдсан. Та хэд маань үзээ дараа нас те Монгол дээлтэй хүн олж харж чадсан уу? Монголын талаар ярьж байгаа хэсгийг үзэж чадсан уу те? Энэ талаар сэтгэл үлдээгээрэй. За ингээд нэвтрүүлэг өндөрлөх хугацаа маань хэдийн 4 минутаар бас дахиад хэтэрсэн байна. Тэгээд бид хоёртай хамт байсан сэтгэл үлдээдэг. Бид хоёр сонсдог бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд сая сэтгэлдээр бичсэн байна л да.
За жоохон дээшлүүлээ тий. Төмрөө туяа маань хай орой мэндэ чанцаада болон радиогийнхоо бүх бүсгүүчүүдтэй баярын мэндийг хүргье гэсэн байна. Тэгээд эх 7 өдрийн даваа гарагт Монголд байгаа хүмүүс маань бүгд Мартин 8 гэдээ амарчж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та бүхэндээ одоо яг бүх сонсож байгаа бүсгүүчүүдтэй Мартин 8-ны галалуу мэндийг хүргэе. Тэгээд эх 7 өдрийн даваа гарагаа Солонгост байгаа ч гэсэндээ гоё амттай юм авч идээд тэгээд өдрийг өнгөрүүлээрэ гэж хүсье. За манай радиог сонсдог. За бүх бүсгүүчүүдтэй бас Мартин 8-наа сайхан нэмдэглээрэ гэж бас мэндийг хүргэе. За ингээ нэвтрүүлгийн шууд эфир төлөөгч Чимат болон хөтлөгч Чанцалд болон найруулагч Гандлага нар ажиллалаа. Тэгээд эх 7 хоногийн 2 дахь өдрийн өглөөний монголчууд солонгос нэвтрүүлгээрээ эргэн уулзлаа. Түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг саг юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 хоног бүрийн лав гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа. Хүй тийм үү? Тэднийг дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөргүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөнгийн санаа зовлтгоо. Монголдоо бас хөргөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-оор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь TIG 10 7569 8299, TIG 10 2773 8299. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар Сарл офс байт юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрөө MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлаа. Хамтран ажиллагч цэвэр витамин С, Pure-Mer арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа өмнөс хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-Mer-ийг хэрэглээд үзээрэй. Сэрх нөхцөл боловгүй цэвэрхэн тунгалаг гэрэлцэн чангартай болохыг хүсвэл цэвэр витамин С-ийн найрлагч бүрдсэн дээд зэргийн чигшил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин С Pure-Mer-ийг танд санал болгож байна. Бидэнтэй холбогдохдоо Солонгос дахь утас TIG 10 89 69 39, Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure-Mer хэрэглэгчдийн нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондрол.